Бүгд найрамдах Хятад ард улсын Вэнжоу хотын дунд чатны шүүх Мянмарын хойд нутагт олон жил хууль бус үйл ажиллагаа явуулсан Мин Аугийн гэр бүлийн гишүүдэд хүнд ял оноосон тухай төрийн хэвлэлээс нь мэдээлв. 2025 оны 9-р сарын 29-нд болсон шүүх хурлаар тус гэр бүлийн 11 гишүүнд цаазаар авах ял, 5 хүнд 2 жилийн хугацаатай цаазын ял хойшлуулах шийтгэл, 12 гишүүнд 5-аас 24 жилийн хорих ял оноосон байна. Зарим гишүүдийг бүх насаар нь хорихоор шийдвэрлэжээ. Мин Аугийн гэр бүл 2015 оноос хойш Мянмарын хойд хэсэгт орших Коканг бүс нутагт зохион байгуулалтын гэмт хэрэг эрхэлж ирсэн тогтоогджээ. Тэд мөрөөдөө тоглоом, харт тамхи, цахим лөвөр, биеийн үнэлэлт зэрэг олон төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулж, орлого нь 10 тэрбум янаас давсан байна. Шүүхийн баримтад дурдсанаар тэдний үйл ажиллагааны улмаас зөвхөн хятадын иргэдээс гэхэд 14 хүн амиа алдаж, 6 хүн бэртэж байсан гэж. Мөн тус гэр бүлийнхэн хүч хэрэглэн айлгал сүрдүүлэх, өр төлбөрийн дарамтаар хүнийг хүчээр хөдөлмөрт дайчлах зэрэг ноцтой хэрэгт холбогджээ. Мянмарын эрх баригчид 2023 онд уг бүлэглэлийн эсрэг цэргийн хэмжээнд арга хэмжээ авч олон гишүүнийг баривчилсан байдаг. Улмаар хятадын талд шилжүүлснээр мөрдөн шатгах ажиллагаа эхэлж 2 жилийн хугацаанд нотлох баримт цуглуулсны эцэст шүүх шийдвэрийн энхүү гаргасан. Энэ хэрэг 2023 оноос эхлэн олонний анхаарлыг татаж, олон улсын хэвлэлүүдээр ч байнга мэдээлэгдэж байв. Хятад улс хил дамсан цахим ловер мөрөөдөө тоглоомын гэмт хэрэгтэй тэмцэхдээ өмнө нь ийм олон хүнийг хамруулсан томоохон шүүх ажиллагаа явуулж байгаагүй гэж ажиглагчид онцолж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Мин Аугийн гэр бүлийн гэмт хэргийн сүлжээ зөвхөн Мянмар болон Хятадаар хязгаарлагдаагүй бөгөөд хөрш орнуудад салбарсаж олон улсын цахим гэмт хэргийн нэг хэсэг болон өргөцсөн байжээ. Тэдний үйл ажиллагаа бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлж, энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөөр хохироосон тохиолдлооч олноор бүртгэгдсэн байна. Шүүхийн шийдвэр нь Хятад улс зохион байгуулалтын гэмт хэрэг ялангуяа хил дамсан цахим ловер болон харт тамхины 8-ны эсрэг хатуу тэмцэнэ гэдгийг харуулж байна. Хятадын төрийн хэвлэлд дурдсанаар Мин Аугийн хэрэг нь зөвхөн нэг гэр бүлийн гэмт үйлдэл бус нутгийн тогтвортой байдалд аюул учруулсан жишээ болсон хэмээн дүгнжээ. Ийхүү олон жил иргэдийн амь нас, эд хөрөнгөөр тоглож байсан бүлэглэлийн хэрэгт эцсийн цэг тавьж хатуу ял оноосон нь зөвхөн Хятад төдийгүй Зүүн Амнад Азийн хэмжээнд гэмт бүлэглүүдэд дохио өгсөн үйл явдал болж байна.